Улжин чөм нэг соёл иргэншил зан үйлээс үүсэлтэй. Элбэг баялаг их сурвалж нэг бүрэн чөм өргөн удам нутаг дэвсгэр болоод халуун сэтгэлд дундад улсын хүн ардаас салж чадахгүй юм аа. Эдгээр их уулын гүнтэх адил бос өн үжимж, адил босын амтд идэн нь чөм дундчуудын оюун ухаан ур мэрэгжлийг гэрчилж байна. Их байгалийн гүнтэх их сурвалж өн амт нэг бүрэн чөм хүн ардын байгаагүй хөдөлмөр оюун ухаанд ачаалагдаж өөрт нь байдаг өвөрмийн чончилгоор танигдан мэдрэгдэж өв соёлын уламжлал болно дэлгэрдэг. Энэ бол байгаль харилсан хүндэтгэл, амьдрал тавьсан хүсэл эрмжил болох юм. Урхан хавар амжирлаар байлахгүй уул ус улам төвөдөр болж ажилч хөдөлмөрч улс түмэн маань хөдөө тусганы хөгжүүлэн мандуулах шинэ хуусаан жургалж нутхуусаа нэн үсгэлэнтэй сайхан нэн баян чинэлэг оршин суухад нэн тааламжтай болгож цаг үеийн гэрэл сацрангүй гайхамшигт тулсан жалхан бичгэлсээр Сайн байцгаана уу үзэгчдээ. Өдшийн мэдээ та бүхэнтэй жолгож байна. Сайхан амарцгаж өнөөрх хүмүүжигчдээ урдаараа өнөөдрийн мэдээнийхээ агуулгын товчлолд анхаарлаа хандуулъя. Өнөөдрийн мэдээнд 1-р улиралд манай улсын байгуулсан өндөр баримжаат тариан газар 1900 том үгийг авсан. 1-р улиралд бүх хорон аз ахуйлал болон хов хүний дараасыг 8 дуушир төгрөг хөнгөлжээ. Өвөр Монголын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын төвийн мэдээж анцалтын үйлчилгээний тавчин ашиглалтад орсон. 1-р улиралд сайн хэлтэн манай улсын аз ахуйн уян хатан чанар болоод амжилтын хүчнийг харуулсан зэрэг мэдээнүүдээс тохирууллаа. Бид үргэлж өндөр баримжаат тариан газрын хэлгийг хол сонсдог. Өндөр баримжаат тариан газрын газар нь төгшгөн төвлөрөн жалгалтаж, бүрэн төгөлдөр тохиромжтой, хорс шорой өн шимлэг, ам ахуй сайн, гамшигын эсрүүцэг чадвараар чанга зэрэг онцлогтой байдаг юм. Өндөр баримжаат тариан газар нь бас одоогч хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болоод эзэнэлтийн арга хэлбэртэй харилцан тохиролцсон гангадаж ус дууч өндөр тогтун уналтыг баталгаа. Иймэрэн үндсэн тариан газраар тогтогдсон тариан газар болох юм. Хөдөө аж ахуй хөдөө тосгоны яамны хамгийн шинэ нийтэсэн тоо баримтад харуулснаар өнөө жилийн 1-р улиралд манай улсын нэгэнтээ байгуулсан өндөр баримжаат тариан газрын талбай 1942 том мод өрч оны үүргийн 124.3-ыг эзэлсэн байна. Манай улсын өндөр баримжаат тариан газрын байгуулалт амигч оромтой ахаж ам буданы ерөнхийлсөн үйлдвэрлэлийн чадвар тасралтгүй багжийн дээшилж байна. Одоохонд манай улсын байгуулсан өндөр баримжаат тариан газрын талбай нэгэнтээ 10 дуушир муугийг давсан байна. Тэгвэл өндөр баримжаат тариан газрын өндөр гэдэг нь чухам юугийг зааж идэх юм бол хамтдаа мэднээс ойлгоё. Өндөр баримжаат тариан газрын 1-р өндөр нь ам буданы ерөнхийлсөн үйлдвэрлэлийн чадварын талын дэвшлэлтийг зааж байна. Байгуулж дуусгасны дараахаа өндөр баримжаат тариан газрын мөнхчийн дундаж ам буданы үйлдвэрлэлийн чадварыг 110-аас 120-оор нэмэгдэнэ. Хэсэг өндөр баримжаат тариан газраас 1 улиралд 1000 жин, 2 улиралд 1 тонн ам буданы уналт баялуулт хэлнэ. 2-р өндөр нь тариан газрын гамшигын эсрүүчиж гамшигын хорлыг багасгах хэр төвчнийг дээшлүүлснээр манай улсын тариан газрын гамшигдсан талбай илэрхий багассан байна. Бүх улсын 3 жилээр нэгж булгоосон дундаж гамшигдсан талбайны бүртгөлөөс үжүүлээ. 2019 оноос 2021 он болтлох дундаж гамшигдсан талбай 2010 оноос 2012 он болтлохоос бараг 145-аар буурсан байна. 3-р өндөр нь их баялагын ашиглалтын үр хөтөмж илэнтэй дээшлсэн талаар илэрж байна. Тариан газрын төгөлдөрчсөн суур тохиромж нь хөдөө аж ахуйн их баялагийг арвилж эрчимжүүлэн ашиглахыг ихээр ахиулан усыг 124-өөс 130-аар арвилан, цахилгааныг 130-аас дээш арвилан, тариан амийг 119-ээс дээш арвилж, бордуурыг 113-аас дээш арвилжээ. 4-д хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэлбэр хавргаалт дэс дэвшилтийг ахиулсан байна. Өндөр баримжаат тариан газрын бүтээн байгуулалт нь багийг ихтэй нийлүүлж тариан газрыг тэгшлэг зэрэг цэгцлэн засах арга хэлбэрээр машинчлалт болоод хөвчээдсэн эзэнэлтэд ашигтай нөхцөлийг бүрэлдүүлж өгсөн байна. Эл газрын бэлтгэгээс үжүүл
Өндөр баримжаат тариан газрын төслийн орны хөвчөтсөн эзэнэлтийн харьцал ангийн тариан газрынхаас 130 орчим өндөр байж, масанчлалтын хэр төвшин ангийн тариан газрынхаас 115-аас 120 өндөр байдаг. Шинэ хэлбэрийн эзэнэлтийн гол цогцын ижлэх харьцал ангийн тариан газрынхаас 120-оос дээш өндөр байна. Тавд тариацтын орлогыг нэмэгдүүлэн баяжин чинэлэгжлэх арга замыг өргөтгөөжээ. Бүтээн байгуулахаас өмнөхтэй адилтгаавал өндөр баримжаат тариан газрын мөн нэгч дундчаар 500 төгрөгийн өөрийн үртгээ арвилж үр ашгийг нэмэгдүүлэхийн хамт тариацтын гэрийнхэн ойролцоо хөдөлмөр үйлчилгээний орлого олох тохиолыг нэмэгдүүлж төслийн орны тариацтын орлогыг нэмэгдүүлж харгалзал хүртэжээ. Өнөө жилээс нааш ойл газрынхан өндөр баримжаат тариан газрын төслийн найдвар жуулалтыг төрөгдөхөхийн хамт хорс шороог сайжруулан тариан газрын услалт болоод ус залгах тохиромж зэрэг дутуудлыг голдлоготой нөхөрлж усан асгалалтын тохиромжийн хамааралт хамгаалалтыг чангатгаж худаа аж ахуйн үйлдвэрлэлийн эмх журамтай өрнөхийг баталж байна. Чиг суулгаар байна. Нэншад тариан газрын услалт болоод ус залгах тохиромжийн дутуудлыг нөхөрлөхийн тулд Түншин шаны Вэнжүү балгазрын усан асгалалтын тохиромжид зах зээлсэн хамааралт хамгаалалтыг хэрэгжүүлжээ. Өнөө жил Өвөр Монгол ажил алдсан даатгал, ажлаас болсон гэмтлийн даатгалын зардлын нормыг шатаж чанартай бууруулах төрийн бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлэн аж ахуйлал болоод 50 хүнээ дараасыг 8 дуушуур төгрөг хөнгөлжээ. Уухайн дээд шин мэрэгжлийн нээлтийн тарихын ут ажигласан хүрээлэнд Дүнжин амьд утсын орчин тойрны хамгаалтын шинжлэх мэрэгжлийн хязгаарт компанийн жилд 28 түмэн тонн бүтээл 2 алкол үйлдвэрлэх төсөл түрүүхэн ашиглалтад оржээ. Аж ахуйлан үйлдвэрлэсэн амьд утсаар жадруулах сүүлийн бүрхүүлэх Өвөр Монгол Гансүжир газрын тарианд бага хөвчөөр ашиглан хэрэгжилж аж ахуйлын судлан нэх зардлын нэг хэсэг нь нийгмийн даатгалын нормыг бууруулсны дараа дутуу тушаасан зардлын мөнгө болно. Аж ахуйлын дараасыг хөнгөлөхийн төлөө 2022 оноос эхлэн Өвөр Монгол ажил алалтын даатгал, ажлаас болсон гэмтлийн даатгалын зардлын нормыг шатаж чанартай бууруулах төрийн бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлжээ. Энэнд ажил алалтын даатгалын зардлын нормыг үргэлжлэн жууны 1-ээр хэрэгжүүлж, хүн хэрэглэх нэгч болон хувь хүн тус жуунэ тэгчиг таваар хэрэгжүүлнэ. Ажлаас болсон гэмтлийн сур мөнгийг дүгнэн тоочсон сарын тоон 24 сараас дээших газар одоохонд хэрэгжүүлж байгаа зардлын нормоор сур болгон жууны 50-аар бууруулжээ. Энэ жилийн 1-р улиралд бүх хорон ажил алалтын даатгалын зардлын нормыг бууруулж, хүн хэрэглэх нэгч болон хувь хүнд 6-чиг 4-2 дуушуур төгрөгийн дараасыг хөнгөлж, ажлаас болсон гэмтлийн даатгалын зардлын нормыг бууруулж, хүн хэрэглэх нэгчид 1-чиг 6-5 дуушуур төгрөгийн дараасыг хөнгөлсөн байна. Өнөө жил Өвөр Монгол одоогчсон үйлчилгээний үйлс төвлөрсөн орны бүтээн байгуулалт болоод шилдэгжүүлэлтээр шувтлалт болгон одоогчсон үйлчилгээний үйлс, тэргүүнээ үйлдэх үйлс, одоогчсон тариалан мал аж ахуй, гүүнжгээ уусалчин хөгжихийг айхуулж байна. Энэ жил Хөх хотын Жинчав олон түмэн үйлс бүтээж, түмэн ард шиний үдэх жишээ үзүүлэх тойрог, тоочлолт болон аж үйлс уусалчин хөгжсөн шинэ хэлбэрийн одоогчсон үйлчлэгээний үйлс төвлөрсөн орныг байгуулж, худалдааны алавлах талбайг 8-чиг 1 түмэн хавтгай дөрвөлжин метр болгон өргөтгөж, Тэнда мэдээж ангийн мэрэгжлийн компани мэтийн шинжлэх мэрэгжлийн маягийн донд бага аж ахуйлалд харгалжсан чигийн дамжуулга, бүх хэлхээгийн үйлчлэгээ өрнүүлж, өндөр их боловсралтай чадвартай үйлчлэгээний нэрт тэмдгийг үүдэж байна. Энэ жил Өвөр Монгол Хөх хот, Ордос, Улаанчав, Эрэ хот, Манжуурын улсын бараан гүйлгээгийн үйлсийн одоогчилсан дэс дэвшилтийг ахиулж, тус газрын сүлжээний бараан тээврийн тавчин болоод дагуулагч аж ахуйлыг хүмүүжүүлэн, олон хэлбэрийн холгоолон тээвэрлэх жишээ үзүүлэх инженерэн болон онцлогт хөлдөө барааны гүйлгээний туршилтын чигийн байгуултыг ахиулна. Богд хотын Шинган Юаншүн бараан гүйлгээний хүрээлэн Шанхай болот төмрийн холбоот компанитай хамтран ажиллаж, 252 худалдааны өрх хүрээлэнд нутаг шиж, дээр хэлхээгийн худалдан авах арилжаалан борлуулах, тээвэрлэх, нөөцлөх, мөнгө чуглуулахаас хамгийн сүүлд хэрэглэгчдэд үйлчлэх хүртэл болот төмрийн сүлжээ худалдааны бүх аж үйлсийн хэлхээг бүрэлдүүлжээ. Энэ жил Өвөр Монголын ил газрынхан голлох онцлогт аж үйлсэд хандуулж, үйлчлэгээний үйлс төвлөрсөн орны байгуултыг ахиулж бий. Богд хот оюунлах доор нүүрстөрөгчд олон хэлбэрийн хамтран тээвэрлэх бараан гүйлгээний хүрээлэн 5 байгуулж, оюунлаг бараан гүйлгээний системийг бүрэлдүүлнэ. Ордос хот нэг бүлэг одоогчилсан үйлчлэгээний үйлс болон тэрүүнээ үйлдэх үйлс уусалчин хөгжсөн туршилтын чигийг байгуулна. Улаанхат хот Лёгийн дээд нийслэлийн улсын хууч судлалын буурын тойронд тариалан жугаачл худалдааг уялдуулсан үжимжит орныг байгуулна.
Энэ жилийн түрүү 2 сард бүх орны хөвчөөжил хүрсэн үйлчлэгээний үйлсийн эжигнэлтийн орлого адил хугацааныхаас жуунаа 11.9-оор нэмэгдсэн байна. 19-ны үдийн өмнө Өвөр Монголын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын төвийн мэдээж ангилалтын үйлчилгээний тавчинг жинхнээр сүлжээнд гарган ашиглалтад оруулжээ. Сүлжээнд гарсны дараа аж ахуйлын тусгай ашигын хянан зөвшөөрөл болоод хамгаалалтыг түрэгтгэж, аж ахуйлын тусгай ашигын үр бүтээлэн хувруулахад хүчин нэмэрлэн, аж ахуйлын судлан нээсэн үр бүтээлэн хувруулж, зах дэлгүүрийг эзлэхэд чухал үйлдэл үзүүлнэ. Бухтын Саншаан ховор шорын хязгаалт компани бол дээд чивэр ховор шорын төмөрлөгжиж онц төрлийн ховор шорын хальсаар гол бүтээгдэхүүн болгосон шинжлэх мэргэжлийн судлан нээх маягийн аз ахуйлал болно. Өнөө жил компани Бэн дан нэгэн иж холимог материалын тохиромжийг судлан нээж асгалалтад оруулсны дараа бүтээгдэхүүний яс цэндар болоод гаралтын хэмжээг ихээр дээшлүүлнэ. Аз ахуйлал Өвөр Монголын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын төвийн мэдээж ангилалтын үйлчилгээний тавчангаар дамжин тусгай ашигын урдчилсан хяналтыг гүйцэтгэвэл тусгай ашигын хянан харгуулах цагийн хязгаарыг өнгөрсний хагас жилээс 10 өдөр орчим болгоон богиносгож аз ахуйлын захын хөрөө хөвчөөгөө өргөдөхөд урдч тохиолыг олгодог. Өвөр Монголын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын төвийн үйлчилгээний тавчаанд голдуу тусгай ашгийг урдчлан хянах, оюуны өмчийн эрхийг хамгаалах, тусгай ашгийн төсөв зэрэг олон үйлчилэг багтдаг. Үүний дотор тусгай ашгийн урдчилсан хяналтын үйлчилэг нь аз ахуйлын шинийг үтсэн мэрэгжлийн үр бүтээлийг түргэн ховруулахад жангалгийн үйлдэл үзүүлдэг. Өөртөө дэс хорны аж үйлсийн өвөрмөц онцлогтой уялдуулж Өвөр Монголын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын төвийн үйлчилгээний тавчангаас анхны хугацаанд амьд бодсын мэлэг болоод шинэ материал цуглуулах 2 хөрөө чард тусгай ашгийг түргэн урдчлан хянах үйлчилгээ орнуулж улсын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын товчооны тусгай ашгийн хянан зөвшөөрлийг олно гэж байна. Улаанхад хотын засгийн ордон болоод Төнглөө хотын засгийн ордон холбоолон эрхэлсэн Улаанхад Төнглөөгийн Уйлс бүтэх уралдааны шийдвэрт уралдаан өнөөдөр Улаанхад хотод эхэлсэн байна. Тус удааны уралдааныг өнөө жилийн 20 дугаар сард эхлүүлснээс нааш Улаанхад хот болоод Төнглөө хотын 358 Уйлс бүтэх бүлхэм нэр мэдүүлжээ. Анхны уралдаан жирэг хэдэн нуглаа уралдаанаар дамжиж хамаг эцэст 60 Уйлс бүтэх төсөл шийдвэрт уралдаанд дэвшсэн байна. Уралдаанд оролцох төсөл нь шинжлэх мэргэжлэр шиний үүдэх интер сүлжээ нэмэх, хөдөө тосгоны хөгжүүлэн мандуулах ба сүлжээн худалдааны үйлчлэг зэрэг олон хүрээг хамарчээ. Шийдвэрт уралдааны тухайн талбарт бүх улсын нэрд Уйлс бүтээх жолоодогч багш болоод аз ахуйлалтан жирэг 7 хүнээр бүрэлдсэн хянан шалгаруулах бүлхэм төсөлд хов өгч шагнал хүртсэн төсөлд шагнал олгожээ. 4-р сарын 19-ны орой Өвөр Монголын урлаг жүжигийн хүрээлэн, Бээжингийн Бэдэн жүжигийн хүрээлэн, Бэдэн ши дуурлаг урлагийн ажил мэргэжлийн дээд сургуулийн холбоолон эрхэлсэн Бэдэн жүжигийн содон бүтээлийн үдшилэг Өвөр Монголын урлаг жүжигийн хүрээлэнд явагдлаа. Бээжин Өвөр Монголын 3 хүрээлэг нь бас чадвартан хүмүүжүүлэх хамжилчааны зөвдөлчөөр тогтжээ. Үдшилгийн тайсан дээр Бээжин ши дуу урлаг урлагийн ажил мэргэжлийн дээд сургуулийн багш Зүйшин Бээжин жүжигийн Шилсэн балгасын доторх Боожингийн дүрийг тоглосон байна. Төвний тоглолт нь үжигчдийн таашаалыг хүртжээ. Мөн ч Өвөр Монголын ши дуулалынхны шинэ тоглогчдод бодтой үйлдэлгийн хичээл орсон шиг санагдаж байна. Энэхүү талбай тоглолтод Бээжин болоод Өвөр Монгол 2 газрын Бээжин жүжигийн нэрт тоглогчид болоод ши дуулалын шинэ тоглогчдоос үжигчдэд Шанью хатнаасаа аяарлсан зэрэг Бээжин жүжигийн сонгодог бадаг болоод шинээр найруулсан бага насны Малин Лянги тоглон үзүүлж үжигчдийн таашаалыг олсон байна. 4-р сарын 20-ны үдийн хойно Өвөр Монголын урлаг жүжигийн хүрээлэн, Бээжингийн Бээжин жүжигийн хүрээлэн, Бээжингийн ши дуу урлаг урлагийн ажил мэргэжлийн дээд сургууль зөвлөсөөр тогтож урлагийн бүтээл, урлагийн боловсрол, онлын судалгаан зэрэг талд хамтран ажиллахаар байна. 4 сарын 20-ны үдийн өмнө Өвөр Монголын багш их сургуулийн уран жургын дээд сургууль, өөртөө яс хорны уран журагчдын нийгэмлэг болоод Өвөр Монголын уран жургын ордноос хамтран эрхэлсэн өөртөө яс хорны анх дугаар хугацааны усан бодгийн жургын хос жилийн үжүүлэг Өвөр Монголын уран жургын ордонд явагдаж нийт 105% усан бодгийн бүтээлийг дэлгэн үзүүлж Өвөр Монголын байгалийн үжимж соёл иргэншил болоод амь ухаан дүрс байдлыг дэлгэн үзүүлжээ. Үжүүлэг нь 5 сарын 3-ны өдөр болтод үргэлжилж үн төлбөргүйгээр тойрон үжиж болно. Энэ гарга бол 29 дугаар хугацааны бүх улсын хавдрыг сэргийлэн засах ухаагуулгын гарга. Энэ жил Уманыг сэргийлэн засах бүх талын ажиллага, бүх ард, бүх үеийн хугацаа, бүх нийгэм гэх гол сэдвтэй. Бээжин сургуулийн хавдрын эмнэлгийн хорооны Өвөр Монголын эмнэлгийн хороо 4-р сарын 19-наас эхлэн хамаатай тайламж болоод алуун журмын эмчилгээг нийгэм тойроход хоруулах зэрэг ажиллага өрнүүлжээ.
4-р сарын 18-ны өдрөөс эхлэн Хөх хотын нисгэлийн буудал Хөх хотоос Өөжөө Жуухай хүрэх аяллалын шугамыг шинээр нэвтрүүлжээ. Шинэ агаар аяллалын шугамыг Тянжин агаар аяллалын компаниас гүйцэтгэн. Гариг бүр гаригийн 2, гаригийн 6-нд ниснэ. Нисгэлийн ээлжийн дугаар нь GS 6635, GS 6636. 10 цаг 55-д Хөх хотоос нисэж 13 цагт Өөжөөд хүрч 14 цаг 30-д Өөжөөгөөс нисэж 16 цаг 25-д Жуухайд хүрнэ. 17 цаг 40-д Жуухайгаас нисэж 19 цаг 20-д Өөжөөд хүрч 20 цагт Өөжөөгөөс нисэж 21 цаг 55-д Хөх хотод хүрнэ. 5 сарын 1-ний амралтын хугацаанд Хөх хотын нисгэлийн буудал орны дотоодын Түнлэв, Улаанхат, Хөлбөмбайр, Улаанхот зэрэг газартаа хүрэх нисгэлийн ээлжийн тоо өдөр дунджаар 10 шихам хүрнэ. Шэнжэн, Нанжин, Гуанчжоу, Шанхай, Чэнгду, Ханчжоу, Жэнжүү зэрэг орны гаднах хотод хүрэх нисгэлийн ээлжийн тоо өдөр дунджаар 5-аас 6 байж, Тянжин, Шамэн, Чангша, Чунсин, Ухан, Нанчан зэрэг орны гаднах хотод хүрэх нисгэлийн ээлжийн тоо өдөр дунджаар 3-аас 4 хүрнэ. За одоо уулын сахан малчтын төл тосох яралтай улирал болох юм. Төлийн майлалдаанд 4-р сарын хулан борийн тал нутаг амжилтын хүчнээр бэлхэж байна. Хөлбөмбөр хотын Шинбараг баран хошууны далай сумна Аршин булаг гачааны малчин Хас Баатрин хинэ бүрэн төөр суур байгуулалт болоод хүрэлцүүштэй өвс бортоотой малжилан чихт 3 гişиг торнон божиж байлаа. Тэднийхэн 400 гараа төллөх хонтой байж одоо болтол 300 гараа төл тосч ондролтын норм нь 100 хүрч байна. Хас Баатринг 4300 мөө бэлчээртэй бас 2 түмэн мөө бэлчээр түрээсэлжээ. Төлийн ондролтын батлагын төлөө Хас Баатрингийн бэлчээрээ тохиромжтой хуваарлж өвс хурааж хадгалах пэн сарвч бариг зэрэг ажлыг сайтар хийсэн байна. Нодны 10 худгуусараас эхлэн мал унаага хагас хашаалж малжин энэ хаврын төллөх өх малын хүч таргийг баталсан байна. Хас Баатрин нодны намбарын нөөцлсөн 1000 гараа боолтой өвс нь одоо бас хэдэн зуун боолтой үлдэж өвс бордоо хүрэлцгээдтэй байна. Энэ хаврын төлөн божилтын батлагын төлөө Шинбараг баран хошуу малын хижиг сэргэлэг ажлыг сайтар хийж, удаа жухан салаа мөчрөөс мэрэгжилтийн томилж, малчдад мэрэгжилэн жолоодлого хийлгэжээ. Одоо болтол нийт 40 хорчиг 3 хор түмэн төл тослоо. Улсын хөгжүүлэлт өөрчлөлтийн зөвлөл 19-ний өдөр зорчилт мэдээ нийтлэх хурал хуралдуулж, улсын хөгжүүлэлт өөрчлөлтийн зөвлөлийн сонин мэдээний өгүүлэгч Мангуйгоос 1-р улиралд аз ахуйн хөгжилт сайн эхлэлтэй. Энэ нь манай улсын аз ахуйн уян хадан чанар болоод амжилтын хүчнийг гүйцэд харуулж байна гэж илэрхийлжээ. 1-р улиралд бүх улсын хөвчөжилд хүрсэн аз үйлдвэрийн чахалгаан гаргасан хэмжээ 2 чиг тэг 7 түмэн доншуур киловатт цаг хурж, адил хугацааныхаас зууны 2 чиг 4-оор намагдан бүх нийгмийн чахалгаан хэрэгэлсэн хэмжээ адил хугацааныхаас зууны 3 чиг 6-аар намагдаж, 3-р сард бүх нийгмийн чахалгаан хэрэгэлсэн хэмжээ зууны 5 чиг 9-ээр намагдан, үүнд 1-р аж үйлс, 2-р аж үйлс, 3-р аж үйлсийн чахалгаан хэрэгэлсэн хэмжээ тус зууны 17 чиг 1, зууны 6 чиг 4, зууны 14-өр намагдсан байна. Улсын хөгжүүлэлт өөрчлөлтийн зөвлөл тогтмол хөрөнгийн бэл оруулалтын 42 жилийн хянан зөвшөөрж, ерөнхий бэл оруулалт нь 2803 дуушид хүрч, голдуу дээд чин мэрэгжил, энерги, усган ашиглалт зэрэг ажил төрөл төвлөржээ. 1-р улиралд дундад Европын ээлжийн галт тэргийн нийт 4186 аялуулж, 45 түмэн баримжаат хайрцаг бараа зовирлон, адил хугацааныхаас тус бүр зууны 15, зууны 28-аар намагдан, улсын дотоодын голдохтой төмөр замын бомбт болоод хилийн гаднах гол болох тээврийн замын амар төвшин саатгүй нэвтрэхийг баталж, ерөнхий ажиллагаанд тогтун бөгөөд өндөр бүтэмжтэй байж хүчирхэг хийх хөгжилтийн уян хадан чанарыг илрүүлсэн байна. За одоо их сайхан явагдаж байгаа 2023 оны Шанхай олон улсын машин тэрэгний үжүүлэг нь одоохны машин тэрэгний аз ахуйлын хөгжилтийн хамгийн шинэ мэрэгжил, хамгийн шинэ хандлагыг өгөх талаар дэлгэрэн үзүүлж байна. Үжүүлэгт оролцсон олон аралцаачдаас тооцоолсон шинэ мэрэгжил нь шинэ энергийн машин тэрэгний аз үйлсийн чанарлах хөгжилтийг ахиулсан гэж байна. Huawei компани нэгэн төслийн ерөнхий захирал Ливэн Гуангаас одоохны машин тэрэгэн дээрх бодолтыг машин тэрэгний компьютер гэж хэлж болно. Уулын уламжлалт хатуу тоногийн машинтай адилгүй эл жүлийн жолоодох системтэй. Суудлын өрөөний жолоодох систем, оюунчаар масан жолоодох, оюунч жолоочийн жолоодох систем бүр байна гэжээ. Байду бүлгэлийн дэд ерөнхий захирал Чүрүй Сүнээс миний үчгээр тоо баримтын үйлдэл маш чухал. Тоо баримт бол үнэндээ ирээдүйн оюунч жолоочийн туршилтыг тасралтгүй дээшлүүлэх түүхий материал болно. Энэхүү тоо баримтан даруй хүний их тарих суралцах явцтан хэрэг учрыг үжил сонссны дараа яаж арга цаах, яаж шийдвэрлэхээ мэдчихдэгтэй адил гэжээ.
Тэргээс гадна сэрвэг тоногч шинэ энерги машины тойронд бүх талаараа шиний үүдэж байхыг сурвалжлагч олж мэдсэн байна. Хагас хатуу төлөв цэнийг 4C туйлын хурдчийн цэнийг шингэн хүргэлтийн хэд чахалгаан цэнэрх багна. Чоошин чахалгаан хөдөлгөөрт машины суур тавх зэрэгэн шинэ энерги машины аж үлсийн хэлхээний шиний үүдсэн үр бүтээлийг дэлгэн хөгжүүлжээ. Сурвалжлагч анхаарснаар дундад улсын шинэ энерги машин тэрэгний түргэн хөгжилт нь бүх бөмбөрчгийн машин тэрэгний аж үйлдвэрийн хэлбэр хургаалтыг дайцснаар барахгүй, бүх бөмбөрчгийн улс алсалсан машин тэрэгний аж ахуйлын дундад улс лугааны хамтын ажиллагаа гүйцэтгүүлэхэд ашигтай. Сургууль хүмүүжлийн яаман ойрд хамгийн шинэ энгийн ихтэй сургуулийн жинхэнэ ангийн тусгай мэрэгжлийн гарчгийг нийтэллээ. Гарчигдж ихсаагдсан шинэ тусгай мэрэгжил 21 жил байна. За үүнд гэр бүлийн сургаан хүмүүжил жирэх тусгай мэрэгжлийг ихтэй сургуулийн 2023 оны жинхэнэ ангийн сурагч хэлсэг төлөвлөгөөнд оруулжээ. 2020 оны гарчиг жагсаагдсан шинэ тусгай мэрэгжил нийт 21 жил байна. Үүнд мөнгөн гүйлгээний хянан бодолтой олон улсын хууль цаажийн хянан тогтоолтын ухаан, азалчны эвлэлийн ухаан, гэр бүлийн сургаан хүмүүжил, жожиг өвчнөтэй хүүхдийг эмчлэх сургаан хүмүүжил, тооцолсон соёл иргэншил, дэлхийн бөмбөрчгийн системийн шинжил ухаан, тоо баримтын шинжил ухаан, амьд бодсын бүртгэлийн ухаан, амьд бодсын материал, чахалгаан хөдөлгөөрт ач холбогдолын инженерийн, нисүрийг ажилуулж хамгаалах инженерийн, аюулгүй үйлдвэрлэлийн хянан хамааралтай, ирээдүйн хүн машин, улсын цэцэрлэгийн бүтээн байгуулалт ба хамааралтай, хөдөө тосгоны засалтай, агаар аяллаа амар төвчний сэргийлэлтийн хамааралтай, саатгүй хамааралч зэргийг багтаана. Ихтэй сургуулийн шинжилгээний салааны тусгай мэрэгжлийн солилцсон ууслцуулахын идэвхтэй сөгжлөн ахуулж, шинийн үүдэх хам хэлбэрийн оролцсон чадвартан хүмүүжүүлэхийг дэмжихийн тулд анх удаа инженерийн мэрэгжлийн төрлөд солилцлын инженерийн тусгай мэрэгжлийн төрлийг намж тохируулжээ. Одоо болтол жинхэнэ ангийн тусгай мэрэгжлийн гарчигт 792 төрлийн тусгай мэрэгжлийг багтаасан байна. Ойрд ухаан залуучуудын эвлэлийн төв хороо тогтоол нийтэлж, бүх улсын 5 сарын 4-ний улаан тугч эвлэлийн зохион байгуулалт, ухаан залуучуудын эвлэлийн шилдэг гишүүн болоод ухаан залуучуудын эвлэлийн шилдэг кадрчуудыг сайшаан хөхүүллээ. Ойрд ухаан залуучуудын эвлэлийн төв хорооноос хөхүүлэн сайшаах тогтоол гаргаж, 296 эвлэлийн зохион байгуулалтад бүх улсын 5 сарын 4-ний улаан тугч эвлэлийн хорооны чол олгон, 389 эвлэлийн зохион байгуулалтад бүх улсын 5 сарын 4-ний улаан тугч эвлэлийн үрийн чол олгож, 481 хүнд бүх улсын ухаан залуучуудын эвлэлийн шилдэг гишүүний чол олгож, 342 хүнд бүх улсын ухаан залуучуудын эвлэлийн шилдэг кадрын чол олгосон байна. 20 жилээс эл шатны эвлэлийн зохион байгуулалт болоод өргөн олон эвлэлийн гишүүн, эвлэлийн кадр хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулах, шинжилх мэрэгжлийн бомбт шовтлох, хижгийн сэргийлэн эзэмдэх зэрэг чухал их хэрэг учрын дунд өмнөн гавшгаалan дундадын залуучуудын өөрийгөө итгэж, өөрийгөө хүчрхжүүлэх, идэргүүн дурвтай зориг санааны төр төрхийг харуулж, нийгэм журмын одогцолсон улсыг бүх талаар бүтээн байгуулах, дундадын үндэсний агуу их сэргэн мандалтыг бүх талаар ахиулахад залуу насны хүчин чадлаа өргөсөн байна. Олон гадаадын хүмүүс дундадд ирж жугаачхыг дагалдаад олон төрлийн хөл мэддэг жугаачлыг хөтөж болоод хамааралтын талын чадвартан маш их шаардагдж байна. Ойрд өл жугаачлын аж ахуйлын ажилтан эсэх ажил хөгжөөнтэй явагдаж байна. Танжины нэгэн жугаачлын газар 2023 онд төгсөг хоёртод чиглүүлээд ажилтан элсэж байна. Тэнтэг хариуцлагатан сурвалжлагчид өнөө жил соёл жугаачлын чадвартны элсэхээр гол болгоно гэжээ. Төгсөг хоёртудаас гадна бас өмнө 2 жил ажил төрлөөлөн сольсон жугаачлын үеэлс эрхэлж байсан хүмүүс дахин хуучин ажиллаа эхлүүлжээ. Өнгөрсөнд 8 жил гаруй жугаачлын тухай адал эрхэлж байсан Лиин өнөө жил нэг жугаачлын компани үүсгэн байгуулсан байна. Лиин сурвалжлагчид одоохондоо гадаадаас ирж жугаачих хүмүүс өдрийн эрх үе олсорж байгаа болохоор жугаачлын үеэлсэн дахинтаа сэргээжээ гэжээ. Жугаачлын тавчгийн тоо баримтын үндэслэл 3 дугаар сарын 15-наас 4 дугаар сарын 15 болтол гадаадаас ирсэн жугаацах систем төрөөсөн машин жиргийг жахалсан тоо 2019 оны адил хугацааныхаас давсан байна. Халамжлал болж байгаа жугаачлын харалтад орноор үжүүл Гуандун, Шанхай, Бээжин, Жэжиан, Жансу зэрэг мож хот өмнө тавд жагсаж байна. Одоо та бүхэнд улсын дотоодын товч мэдэнээс хүргэе. Ад үйлдвэр ба сурвалж амжилтын яамны мэдээ үндэслэвэл өнөө жилийн 1-ээс 3 дугаар сар болтол манай улсын онгоц хийсэх хэмжээ, шинээр захиалга тоссох хэмжээ, жишээ захиалгыг баялуулж байгаа хэмжээ, дэлхийн ерөнхий хэмжээгийн тус жууны 43.5, жууны 62.9, жууны 50.8-ыг эжилж дэлхийд төрүүлж байна. Ойрд улсын хятад ММЛ-гийн хамаарлын товчоо зэрэг 8 салаа мөчр хамтран 14-р 5 жилийн хятад ММЛ-гийн соёлыг уламжлан бадруулах инженерийн хэрэгжүүлэх төслийг хэвлэн тарааж 2025 он болтол улсын дэсийн хятад ММЛ-гийн соёлыг ойлгох 50 талбар ордон байгуулан бүх улсын хятад ММЛ-гийн соёлыг ухуулах суран газрыг 150 болгоо намигдуулж
Хятад эм эмнэлгийн соёлын бүтээгдэхүүн болоод үйлчилгээний хангалагийг нэн баялаг болгох хэрэгтэй гэж дурдсан байна. Улсын нүүдэл ардын хамаарлалтын товчооны өчигдрийн тоо баримтыг үндэслэвэл өнөө жилийн 1-р улиралд бүх улсын нүүдэл ардын хамаарлалтын байгууламжаас хилээр орж гарсан нийт 6506-5 хүн удааг хянан байцаажээ. Өчигдөр улсын чулуун тос байгалийн шатамхай хийн суур тохиромжийн голдлоготой инженерийн болох Шонтайз шатамхай хий хадгалах хөмөргийн хос чиглэл тэш хий хүргэх хоолой инженерийн амжилттай ашиглалтад орсон байна. Ашиглалтад орсны дараа өдөр бүрийн шатамхай хий хүргэх чадварыг 6814 босоод рүүлжин метр хүрч Лявхэ голын хий хадгалах хөмөргийн гадагш хүргэх дутуудлыг жохостой нөхөрлжээ. За улаан өргөлдөө бол улсын 1-р дэсийн хамгаалалттай хорийн шовны төрөл жил болгоны 3-аас 6 дугаар сар хүртэлх хугацаанд бол үржих хугацаанд ордог юм. Ойрд Шанши можийн Ханжун хотын улаан өргөлдөөн улсын дэсийн хамгаалалтын оронд тусгай ажилтнаас хүний хүчээр үржүүлж байгаа улаан өргөлдөөн дэгдэхийн нэвчиж байгаа зургийг зургалж өгчүүллээ. Шанши можийн Ханжун хотын улаан өргөлдөөн улсын дэсийн хамгаалалтын орны улаан өргөлдөэг хүний хүчээр үржүүлэх төвийн нэвчиг тасагт 28-ны өдөр нэвтсэн улаан өргөлдөөн дэгдэхийг нэвчиж гарчээ. Эдгээр хөөрхөн дэгдэхийг сайн нэвчиж гарсан хугацааг амар түвшин өнгөрүүлэхийн тулд энэхүү үржүүлэх төвийнхэн дэгдэхийн нэвчиж гарсан цаг хугацааг үндэслэж адил бусын идэж өгч байна. Ойлгосноор өнөө жил Шанши можийн Ханжун хотын улаан өргөлдөөн улсын дэсийн хамгаалалтын орн нь хүний хүчээр 15 улаан өргөлдөөн дэгдэхийг нэвчээнэ. Одоохонд нэгэнтээ нэвчээсэн анхдагч бүлэг 8 дэгдэхийн байдал их сайн байна. Бээжийн цагаар 4-р сарын 20-ны өдрийн 16 цаг 14 минутад 24 цаг улирлын тариалан хурыг ухацсан байна. Тариалан хур нь хаврын улирлын хамаг сүүлчийн нэг цаг улирал байж, тариалан хур болвол хур тондоос элвэг болон амбуудааны жүйлийн ургалтад ашигтай, усан доторгийн чих суулгах юм уу, за эрдэн чиш хөвгийн ургалтад нэн ашигтай байдаг. 4 сарын 19-ний өдрөөс эхлэн хүйтэн урсгал төргөн өмшилж, манай улсын дунд зүүн хэсгийн ихэнх газрыг нөлөөлөн агарын дулаан ихэр доошлон хур тондоос буужээ. Төвийн чагварын хорооны урдчил мэдээснээр 19-ний өдрийн 20 цагаас 21-ний өдрийн 20 цаг болтол Өвөр Монголын баруун хойд хэсэг умард орон, зүүн хойд орны дунд баруун хэсэг, хатан гол хойхо голын сав газрын баруун хэсгийн газар орны агарын дулаан урд хожид 6-аас 10 градус орчим доошлно. Өвөр Монголын дунд хэсэг, Гансүгийн зүүн хэсэг, Шаншигийн хойд хэсэг, Шаншигийн баруун хэсэг зэрэг газар оронд агарын дулаан 12 градус орчим доошлно. Өчигдөр орой Чэнгду дэх 31-р хугацааны дэлхийн оюутны жуны улирлын биеийн тамирын цуглааны 100 өдрийг тонгоруу тоолох ажиллах Сычуаны Чэнгдугийн Дүнгаан хүү биеийн тамирын цэцэрлэгт явагдсан байна. Дүнгаан хүү биеийн тамирын цэцэрлэгт өнгөттөн гэрэлтэн шөнийн огторгыг гээгүүлнэ. 31-р хугацааны дэлхийн оюутны жуны улирлын биеийн тамирын цуглаан эхлэх 100 өдрийн тонгоруу тоолох эхлэлтийн ёслол дээр биеийн тамирын цуглааны дуу ирээдүйн гэрэл гэлбаг нийтэлжээ. Сычуаны дуу хөгжмийн дээд сургуулийн багш сурагчид хамтаар дуулсан байна. Ажилгийн авах талбайд Чэнгду дэх оюутны биеийн тамирын цуглааны албаны талын хувцсыг жинхэнээр нийтэлжээ. Хувцсны загварлал нь оюутны биеийн тамирын цуглааны сүлд тэмдгийн өнгөөр сурлж, Сычуан торгож ирэх Сычуаны соёлын элементийг уусгасан байна. Өнөө жил Хөхотын Маазумшаан чаналлалтын газар чаналахад улирлын хязгаарлалгүй болгож шинээр байгуулсан хуурай газрын чаналлалтын талбар нь 4 улиралд часанд чаналж болох боллоо. Хөхотын Маазумшаан чаналлалтын талбай нь PVC-ийг ашиглан чаналлалтын зам дэвсэж, жилийн 4 улиралд адилхан чаналах болгожээ. Маазумшаан чаналлалтын талбарын хариуцлагатан Люмин Юэгийн танилцуулахаар тус чаналлалтын зам нь сурахад амархан цасанд чаналж чадахгүй хүн энд ирж анх алхмын мэрэгчлийг суралцж болно гэжээ. Шинээр байгуулсан хуурай газар дэх чаналлалтын талбай нь Ойртон зас хорны анхдагч хуурай дэх чаналлах талбар байж нийт 4000 хавтгай дөрвөлжин метр. Энэхүү чаналлалтын талбар нь 4-р сарын 29-ноос үүдэ нэхэр байна. Та бүхэн тамирын бусад мэдээлэлээс олгоорой. 2023 оны бүх улсын эмэгтэй хүнд өргөх Мангалай шалгаруулах хуралдаан 19-ний өдөр Жансуугийн Үүшид өндөрлжээ. Хамгийн сүүлд явагдсан 87 кг-аас дээших дэсийн уралдаанд Ляоны можийн Чоянгийн нэрт тамирчин Сүньюн Жэ 3 алтан медалийг гарджээ. Сүньюн Жэ барьж өргөх уралдааны алтан медалийг гартгийн хамт 13 кг-ийн давуулгаар тулж өргөх уралдаанд орж эхлэмэгч 165 кг-ыг амжилттай өргөн тулж өргөх уралдаан болоод ерөнхий хэр бүтэмжийн 20 алтан медалийг гардах давуу байрд дэвшсэн байна. 2 дугаар өргөлтийн 185 кг-ыг Сүньюн Жэ мөнч амархан биелүүлж
хамгийн сүүлийн өргөлтөд тэр дэлхийн тэмдэглэлээс 1 кг давсан 188 кг-ийн хөндийг өргөсөн боловч дээш тулж өргөх явцыг биелүүлж дийлсэнгүй. Гэвч түүний ерөнхий хэр бүтэмж нь 2 дугаар нэрсээс 35 кг давсан байна. Гуандун, Шанган, Омны их болонгийн орны пинг-понг бөмбөгийн холбоо дуралдааны шийдвэр дуралдаан ойрд Фошанд өндөрлсөн байна. Олимпикийн манлай Левшүвэн Гуандунгийн эмэгтэй анги болоод шийдвэр дуралдааны эрэгтэй ангийн манлай болох Шэнжэний Вучхан худалдааны нэмэлгийн ангийг дагуулж чидэд нэгэн талбай гой цахим уралдааныг харуулжээ. Левшүвэнээс тус асалгаар дамжин их болонгийн орны пинг-понг бөмбөгийн тамирын хөдөлгөөний хөгжилтөд хүчин нэмэрлэхийг хүсэж байна гэсэн байна. Эрхэм үзэгчдээ үдшийн мэдээний өнөөдрийн дугаар хугаар өндөрлж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Сайхан амраарай. Сайхан амраарай. Сайн байцгаана өрхөм үзэгчдээ. Сайн байцгаана уу. Өнөөдөр бол 4-р сарын 20-ны өдөр гаригийн 4, бэлгийн улирлын 3 сарын шиний 1. Өнөөдөр бол 24 цаг улирлын тариалангийн хур. Ши Жинпинг жагтаа дэлгээж Юнна их сургууль байгуулагдсан 100 жилийн ойд баяр хүргэсэн. Ши Жинпинг чаглалгаа илгээж DS Кеннел Кубагийн улсын тэргүүлэгчийн тушаалыг жалгаагаар үүргэлсэнд баяр хүргэсэн.